Америкийн нэгдсэн улсын засгийн газар чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг доктортой хангах чиглэлд шинэ арга зам судлах нь тодорхой зүйл байсан байх. Танай компани гол ажил бол газрын хөрсөн доороос биш далайн ёроолоос чухал ашигт малтмалыг гарган авах шүү дээ. Энэ арга ашигт малтмалыг газраас олборлохоос илүү дээр, үр ашигтай, илүү цэвэр байж чадах уу? Тийм ээ, хамаагүй дээр. Үнэн хэрэгтээ тухайн ашигт малтмалыг шинээр олох нь бидний ажил биш. Учир нь бид аль хэдийн олчихсон. Бидэнд өндөр чанарын ойролцоогоор 2 тэрбум тонн никл, зис, кобальт, полиметаллын нодууд хэлбэрээр байдаг. Яг л миний гарт байгаа шиг. Эдгээр нь далайн ёроолд яг ийм хэлбэрээр байж байдаг. Сан Диегогийн эргээс 1100 миль зайд номхон далайд байгаа. Америк анх энэ салбарт тэргүүлж байсан. 1970-аад онд Америкийн томоохон компаниуд эдгээр чулууг олборлохоор бэлтгэж эхэлсэн. Тухайн үед үүнд оролцож байсан компаниудыг харуул салбарын аваргууд байсан гэж хэлж болно. Гэвч дараа нь олон улсын байгууллага энэ үйл ажиллагааг тодорхой хэмжээр хяналтандаа авсан. Бид үүнийг Америкт буцаан авчрах гэж байгаагаа сарын өмнө зарласан. Бид тусгай зөвшөөрөл авахар хүсэлт гаргасан. Өнгөрсөн 14 жилийн турш бид энэ төслийн техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг боловсруулж, байгаль орчны судалгаанд бараг $750 сая зарцуулсан. Бас туршилтын системийг бүтээж, эдгээр чулууг хэрхэн металл болгон боловсруулахыг харуулсан. Одоо бид бүрэн бэлэн болсон. Америк нэгдсэн улсад зөвшөөрөл авах үйл явц илүү аюулгүй байдаг гэж үзэн бид шийдвэрээ гаргасан. Надад нэг зүйл маш сонирхолтой санагдаж байна л да. Учир нь Хятад зэрэг Америкийн нэгдсэн улсаас бусад орнуудаас энэ тал дээр эсэргүүцэл ирж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын харьяа олон улсын далайн ёроолын газар нь таны чиглэж буй Хавай, Мексикийн хоорондох хэсгийг олон улсын далай гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл бусад улсууд саад болохгүйгээр Америкийн нэгдсэн улс энэ бүсэд эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжтой гэдэгт та яагаад итгэлтэй байна вэ? Энэ бол маш тодорхой зүйл л дээ. Тэгэхээр 1982 онд хэд хэдэн улс далайн эрх зүйн тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцэд нэгдсэн байдаг. Гэтэл Америк нэгдсэн улс нэгдээгүй. Харин ч тус конвенцийг эсэргүүцэж байсан. 169 улс далайн ёроолын ашигт малтмалын нөөцийг хэрхэн зохицуулах тухай энэхүү гэрээнд тохиролцсон байхад Америк нэгдсэн улс хэзээч хүлээн зөвшөөрөөгүй. Харин 1980 онд дотоод журам гаргаж энэ төрлийн баялагийг хөгжүүлэх боломжтой болгосон байдаг. Цаашлаад лиценз эзэмшигчид байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн тухай 5 төрлийн судалгаа хийсэн. Тухайлбал үндэсний далайн ба агаар мандлын захиргаанаас 1995 онд Конгресст байгаль орчны нөлөөллийн тухай судалгаа хийж танилцуулсан байдаг. Тэгээд тухайн үеийн зохицуулалт болон журмууд маш тодорхой бөгөөд найдвартай болсон гэж үздэг. Яг нь конвенцэд нэгдсэн зарим улс Америк нэгдсэн улсын бид өөрсдөө бүгдийг хийж чадах болно гэсэн итгэлтэй байр суурийг баг зэрэг төвөгшөөж байсан. Гэхдээ нэг зүйлийг тайлбарламаар байна. Учир нь далайн эрх зүйн тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцэд нэгдсэн улсууд олон улсын далайн ёроолын газрыг 1994 онд үүсгэн байгуулсан. Тэдний гол үүрэг бол хайгуул болон олборлолтыг зөвшөөрүүлэх журмуудыг боловсруулах байсан. Тэгэхээр бидний хувьд тус газраас зөвшөөрлүүдээ 2011 болон 2012 онд авч байсан. Бусад лиценз эзэмшигчийн хувьд Япон, Герман, Их Британи болон хамгийн олон лиценз эзэмшигч бүгд найрамдах Хятад ард улсыг оруулаад дахиад 17 бий. Бусад улстай харьцуулахад бид хамаагүй их мөнгийг байгаль орчны судалгаанд зарцуулсан. Гэтэл 2025 болцоход байхад тэд одоо хүртэл арилжааны үйл ажиллагааг зөвшөөрөх байгаль орчны зохицуулалт журмуудаа бүрэн боловсруулж дуусаагүй байна. So Gerard, the government is trying to set up basically three things. Тэгэхээр засгийн газар үндсэндээ 3 зүйлийг хийхийг зорж байна. Нэгдүгээрт Хятадтай шууд өрсөлдөх компаниудад хөрөнгө оруулах боломжтой баялагын сан. Дараа нь удирдлагын түвшинд гарч болох аливаа өөрчлөлтийг баталгаатай даван туулах нөөц төлөвлөгөө. Та ярьж байгаа зүйлдээ итгэлтэй байна л да. Тэгэхээр эдгээр зүйл яг одоо болж байгаа гэж та бодож байна уу? Засгийн газартай эдгээр нарийн сэдвээр хэлэлцсэн үү? Засгийн газартай эдгээр зүйлсийн талаар ярилцаж байгаа. Манай компани олон нийтэд нээлттэй хувьцаат компани. Бид Nasdaq бирж дээр The Metals Company гээд бүртгэлтэй байдаг. Манай үнэлгээг хойш нь татж байсан зүйл бол яа харахгүй зөвшөөрөл олголттой холбоотой тодорхойгүй байдал. Тийм ч учраас энэхүү захирамж өчигдрөөс хүчин төгөлдөр болсонд маш их баяртай байна. Газрын ховор элементэд олгох санхүүжилт харьцангуй их байдаг. Харин зөвшөөрөл олгох тал дээр маш тодорхойгүй. Ямар нэгэн байдлаар үйл ажиллагаанд манд хэрэгтэй тусламжийг хүлээн авахд бид үргэлж нээлттэй байх болно. Тэгэхээр одоо нөхцөл байдал хаашаа ирэхийг хүлээгээд харах л үлдлээ. Бодоод үзэлтэй хэрвээ засгийн газрын зарим сангуудаас санхүүжилт татаж чадвал хувийн хвшил болон төрийн бус байгууллагуудаас илүү дээр сайн нөхцөлтэй санал хүлээн авах боломжтой болно. Тиймээс хүлээгээд харах л үлдлээ.